Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ, эрхэм Монгол улсын ерөнхийлөгчөө, Монгол улсын үндсэн хуулийн 39-р зүйлийн 2 дахь хэсэг заасан бүрэн эрхийнхээ дагуу Монгол улсын ерөнхийлөгчөөс ням усрын учрлыг Монгол улсын ерөнхий сайдаар томилох саналыг улсын хурлд 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдөр ирүүлсэн болно. Монгол улсын үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 6 дахь заалт, Монгол улсын их хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22-ын 3 дахь заалт, Монгол улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дугаар зүйлийн 24-ийн 1 дахь хэсэг заасныг тус үндэслэн Монгол улсын ерөнхий сайдаар томилох саналыг төрийн байгуулалтын байнгын ороо 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Монгол улсын их хурлын гишүүн ням усрын учрлыг Монгол улсын ерөнхий сайдаар томилох саналыг дэмжиж гэсэн саналын томьёолоор санал хураахад байнгын орооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Улсын хурлын эрхэм гишүүдээ Монгол улсын ерөнхий сайдаар томилох саналыг хэлэлцсэн талаарх төрийн байгуулалтын байнгын орооны санал дүгнэлт ерөнхий сайдаар томилох саналыг хэлэлцсэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.